Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.1 урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн ягын цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сураатагаар яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 15 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 20-ны баасан гарагийн яна нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мега, Мөги, Анжга, Гэрлээ, зориулагчаар мөццгийн төвшин байрнаар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны гэр бүлийн хамгийн үнд мөчүүдэд бид хамт байна гэсэн сураатагаар интернет эмнэлэг. За мөн хэмэл оюунд суурилсан иргэний хамгаалдаг Монголиа хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв хайртай шүү хинэ гэдэг сэдвээр ярилцсанаа. Хайртай шүү хинэ. Хинэ хөө хинэ Гэтэ ачхын тийм ээ. Ямар дайлчхэр юм. Хавчаар хинэний хэрэгч ээдэг юм байна те. Хоёр алцгар хүүр. Харин тийм. Хоорондоо их чухал байх юм аа. Хинэ. За гэтээ эхний асуулт нь ийм асуултаар эхэлж байна. Эхлээд гомдлоод айлах юм байна мөөги. За. Тэгээд дараа нь хайртайгаа хэлэх юм байна. За. Хин нэгэнд гомдож явдаг бол одоо үгээ хэлэх цаг боллоо. Хинт хэлмээр байна. Нэрний эхний үсгийг нь хэлж агаад санаж бодог явдаж явдаг үгээ хэлнэ гинэ. Нэга. Одоо ойлгохгүй шүү. За хэлчих ойлгохгүй шүү. Санаж бодож явдаг. Анжгаа нөр сайн захиж хэлэхгүй бол анжгаа ойлгохгүй шүү. Уудлаа. Йоо. Аа. Хоёр уйлахаа хоёр хүнд сайн хэлэхгүй бол. Оо яах одоо бүр бэлтгэлтэй байгаа. Одоо өмнө нь уйлцсан. Одоо бол Одоо зүгээр нэрнтэй. гингүүт мэлмрэл эхэлсэн зүгээр. Одоо энэ смигийг яриад эхлэхэд Яаваатай. одоо бүр ямар ч хамаагүй үний яриад ч уйлна. За чи нэг ярьчих би уйлчих. Дураараа те. Би штэ те. За. Нэг юм ямар ч би гомдсон байгаа даа штэ те. Тийм штэ. Чи Одоо гомдсон ингээ ба. надлуу байг нэг юм чат чээд байгаа намайг гомдоос нэг залуу гэдэг байхгүй юу? За. Тэр байг бичдэг. Сайн уу? Юу хийж ийн? Сайн уу гэж ингээ байг ингээ бичдэг Чи заяа. тэгээ тэрэнд нь гомдсон юм уу? Үгүй. Тэгээд хоньны чансантгаа явуулна гэчихэд явуулаагүй. Тэгж нэг өдөр нэг өглөө сайн уу гэж бичгээ болоо л тэгэл Тэгэл гомдсон юм Үгүй. Яасан? Тэгээ намайг хаяа явцсан байхгүй юу? Я хаяа явцсан Юу байхгүй. солиороод байгаа юм чи? Байж л та. Сайн уу гэж. Өмнө нь тэгэж явсан байхгүй. Тэгээд ингээд тэгчихсэн хаяа явцсан. тэгээ намаа надаас ингээ уучлалт гуйх чаа царай нэмш байгаа. Тэгээл ингээ сайнус би ерөөс хариу өгдөг байхгүй. Би ерөөсөө дандаа синддэг. Гэтэ би блоклдог байхгүй юу? Би ер нь блокер алдартай л Тэр та. ер нь иргэн гэм үнэ үү? Иргэн гээ гэдэг. Биш юм уу? Иргэн гээ биш ээ. Биш юм уу? Та мэддэг. Уг нь иргэн бэл байх хэвээр үстэй. Тий. Баахан бэ гэдэг. Нэг тийм ихшгээр эхэлсэн хүн байгаа. За. Та нарыг мэдэхгүй хаа. Би болохоор ингэж бодсон байхгүй ингээд сайн уу гэж дасгасаар нь байж байгаа. Тэрэнд амар гомддог те. Манай дүү мэдрэлтэй арайч тийм хурцлал бас биш ээ. Хурцын төвчний мэдрэл биш ээ гэж. манай гэрлээ бол тийм шууд тасдаг шүү. Гэрлээс 10 хоног сайн уу гэж алуу болгоод гомдоош. Оо тий. Гүр нэг Тэгээ ингээ үерхэж юм болов. Одоо нэг юм үерхэж нэг юм чи надад үерхүү тийм юм байхгүй. Тэгэл нэг мэдсэн чинь нийлцэн явж идэв штэ тий. Тий уг нь болоод би амар ихэм хүлээсэн байхгүй юу. Тэгсэн чинь ингээ байхгүй болцсон заяа. Би тэгээ эргэтүүнээс одоо тийм хүлээсэн. Ингэжээ штэ манай охины хэлж байгаагаар бол тэр хамт байгаа ч үерхэл биш. Яг албан ёсоор ингээд гарын гуугаад ингэж мингээд үерхий гэсний дараа эн чин жинхэнэ үерхэл эхэлж гин гэж хэлсэн штэ. Яг зөв. Тэгээд тэд нар чинь нэг ингагд гэдэг юмтай болж байгаа үстэй. Ямар юм бэ? Ингагдээ гэдэг. Ингагдээ гэдэг юмтай боллоо. Facebook дээр ингагд гэдэг. Үерхэж байгаа гэсэн. Relationship-ээ гэдэг. Дараа нь married-ээ гэдэг. Тий. Relationship гэдэг. Тэгээ дараа divorce-тэй гэдэг. Тий. Хасиг байгаа таа. За. Тэгээд тэрэнд ингээд би чамд гомдоод байгаа шүү гэдэг байгаа юм уу? Тийм, ер нь бол гомдоод байгаа шүү хийнэ. Хизээний юм байдаг юм.
Бас онцгийн баримжаа өгөхгүй бол баахан Хоёулаа бас тэ нилийн олж өдрүүлгээд бас үлдслээ бас биш нөхдөд. Та нар миний амьдралыг ер нь мэдэн дээ. Наадах чинь гэхдээ ер нь бол бас дундуур нь зохиогоод ярьжээч мэдгэл нөхөр шүү ер нь. Чөтөөтэй. Сэтгэл зүрхний юм зохиож ярьж болохгүй шүү. Чи юу гэсэн үг юм чи? Ий үсгэр ихс нэг ч хүн танихгүй байж чи. Их шиг гэсэн шүү дээ. Иш дооч байх юм билүү яаж. Эндээс их шиг юу ч гусч удаа. Одоо их шигтэй өнөх нэрийг бодож авсан тий. Ишгүй юм болов. Ямд юм болов. Йоо. Ерөөлт баха. Тийм амар нэртэй те. Тийм малчин нэртэй те. Ерөөлт. Сүмбэ юм болов. Их шиг гээд дагч. Энэ ойлж ийсэн. Яраа юм байна. Яраа ямбаа 91 юм байна. Ядмаач юм билүү. Хамтран ярьдаг дараа мөгийн дээр Гой нэр бодож авахгүй ма. Та хоёр бүр улам гүнзгэрэл ах юм. Яраа юм баа. За алтан гэрэл. Шүү. Хөөцөө сайдуу. Уцаадах. Яа. Алтан гэрэл. Сайхан хөөцөө сайд байсан нэг алтан гэрэл гэж үү. Томото сай хүү. Яа одоо ус төр яриад байгаа юм би. Томото сай хүү. Чи миний сэтгэл зүрхний асуудал юу улс төр Харин тий. За Улаанбаатар хотод 17 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Химэл оюунд зориулсан иргэний хамгаалдаг E-Mongolia хамтран ажиллаж байгаа. За гоё ингэж байгаа шүү манайха. Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлгааг шууд E-Mongolia системээс авдаг болсон байгаа. Үнэгүй. Яг үнэ. За, улсын бүртгэлийн тухай хуульд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягнаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга оршин суух гэж заасан байдаг юм байна. За мөн тус хуульд иргэн шилжин суурьшихтаа холбогдох баримт бичгийг бүрдүүлж оршин суух газрынхаа сум хороо улсын бүртгэгчдэд өөрийн биеэр бүртгүүлэхийг заасан байдаг. За өөрөөр хэлэх юм бол өөрийн оршин суугаа газраа хаана байгааг мэдхийн тулд заавал харьяа өрх дээр иргэд маань очиж тодорхойлолтоо бичлээ авдаг байсан бол энийг E-Mongolia систем нэвтэрсэн цагаас хойш иргэний оршин суугаа газрын лавлгаа үйлчлэгийг цахимаар үзүүлж иргэдийн цаг завыг хэмнэж эхэлсэн тийм үү? Энэ өштэй бүх газрууд нэгтгэв те. Элчин нэх нь ажилд орох гингүүд нэх нь ерөөсө бүх юмнууд нэгтгэв. Визэнд орох гингүүд бас нэх нь. За тэгсэн чинь өнөөдрийн байдлаар гэхэд тус үйлчлэгийг 3,356,751 удаа аваад байна гэж шүү дээ. Бүх иргэд дор хаяж нэг авсан гэсэн. Оршин суугаа газрын тодорхойлт уу? эн чинь бүр тоо баруун үйлчлэхийн нэг юм биш үү? Аргагүй. Чи ингээд одоо жишээл нэг банктай танилцаад relationship болох гингүүд оршин суугаа газрын юу гэсэн юм чи буруу газар хэлдэг байх юм билүү? Ингэж болохын тулд тодорхойлт өгөх хэрэгтэй. Тоо дээ, divorce дээ дараа нь болно шүү дээ. Тэгээд divorceтэй болохоор оршин суугаа газрын тодорхойлтыг буцаагаад өг. Яг тийм л байна. Тийм байна. Тэгээд тодорхойлтоо хайхтаа бичиж хайхгүй бүр дуу хоолойгоор хайдагч болсон билээ. За тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 11 гээд утас руугаа залгаад 2 гэсэн төвчлөр дээр дараад асуугаарай 11 2. За тэгээд Эмма циггөө циг юм ээ гэж орон заяа. ИНэ шүү бадаха. За би бас ингэж тайлбарж өгөх юм арсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Химэл оюунд зориулсан иргэний хамгаалдаг E-Mongolia хамтран ажиллаж байгаа баярлалаа. За мөгийн ясаа. Мөгийн спайс нэг юм хаашаа. Эмма циггөө циг. Үгүй ш орчуугийн хүүхдүүд имээгээ Эмма гэж дууддаг болсон. Эмма. Одоо би чамд гомцсон тухайгаар ярих лөө. Яа. За яар. Ярих уу? Ярээр. Хөөе, нэрнийх нь ихний үсгийг хэлнэ гэсэн шүү. Эхний үсгэн тэгээр хэлсэн. Эхний үеийн гэрээр эхлээд төгсгөл лээгээ туссан. Гэрээр эхлээд лээгээр төгссөн хүн байгаа. Нэг хүн байгаа чи. Тий чи. Йоо. 8 жил ажиллахад өстө нэг ч удаа над руу хаа явантаач гэж чад бичээгүй. Йоо. Бүр хаамаагүй хүмүүс бичээд байхад. Өөс хаасаагүй бичдэг байхгүй. Энэ үн чи бүр шөнийн 12 цагт унтаагүй таны чатыг хүлээж авсан 8 жил хүлээж авсан. Гэтэ нэг юм чөлөө мөлөө авахаар ингээ бичнэ. Тий тэгээд ингээд дараа нь бичих юм болоо гэдэг. Ядж яхад амар удаан бичих юм бол да тэг ингээд 3 цаг яваад энэ. Буцаад арилгаад байдаг гэсэн. Хайрт бүх баттун гэж хэлсэн. Буцаж арилсан. Навшоо. Буцаж арилсан. Тэгэхгүй яах вэ чи 8 жил болох чинь ганц удаа зүгээр л тий
Хай унтаач гэж яхав дээ тий. Тэгээ гомдоод идэм үү? Юу гэсэн үг вэ гэж чи? За өнөөдөр орой бичиж өгнө. За өнөөдөр би чамд голын чимээгээс бичнэ. За шөнө 3 цагт бичнэ. Тэг яах вэ? Яа тий. Гомдлын тайлъя л да. Хаа юунтаач гэж үү? Хай унтаач гэж бичингүүд нөгөөдг нь хаанаа ингээ яваад ичсэн гэсэн. Лайтаг гэсэн. Араас нь тэг хүүрээ. Тэгээ би сая эхлээд хаана байж байгаагаа хэлчихлээ шүү дээ тий. Ёо. Би яг иймэрхүү юм сормоо. Ганч би нойрон дундаа унтаж байна. Аль тий. Нөгөөх нь Хэрүүл хийгээд бүр улам хөлдөө байхгүй тий. Мессеж чинь буцаж хурж ирээ те. Тухайн хүн унтаж байгаа тул энэ мессеж хөдлөж авах гэсэн. Шөнө 3 цагт бол нэр мессеж өгчөөл харах юм байна. Тэгээ яг вэ? Тэгвэл би шууд пост хийнэ. Яг л голын чимээ рүү 12-т ороод 3 цагт яг нэг тийм хай унтааж бичих төвшөнд очсон байгаа байхгүй би. Гэрлэгч яг нэг жоохон гороо өнгөрч байгаа долонгорцсон өөрөө өрлөг хаа юутаач. Яагаад үгснийг онлайн угаад идэв. Өөрөө өртөг. Андуураа та хамаагүй мөнхрөө өччих ба. За та. Нөө нэг 5 хүүхдтэй мөнгө өдөрд өччих ба. Йоо. Манай сонсогч юу? Йоо. Ямар өвчтэй юм бэ? За. Өглөөс ирж мөнгөө шууд пост хийнэ. Мөнгөө шууд хийнэ. Гэрлээ өстө гоё. 5 хүүхдийн ээж намайг мэжээс ихч гэдэг. Тэр Ихч гэдэг. 5 хүүхдийн ээж мэжээс айн гэж байхгүй шүү. Шууд пост хийнэ. Гэртээ ихч намайг хай унтаач гэсэн гэдэг. За би юу штэ гомдсон өнгөлөө. Нэг хүнстэй амар гомдож явсан. Тэгээ одоо болсон өөрчилсөн. Тэгээд одоо гомдохоо болсон. Нэрний ихний үсэг гэдэг. Гэ. За. Тэгээ одоо өөрчилсөн. Одоо чи яа нөө ийн үү? Ямар сэвтэй юм бэ? Чи гэг гээ гэж штэ. Чи юу? Толгоогоороо хөл хийн үү? Хөлөөрөө толгоогоор хийн үү? Өрөөд Бүр яриад хараад байна шүү. Яг харж байгаад хэлээд шүү. Амар юм бэ. ий чин дээр өнөдөр нөө годож. Зүгээр дээ лээ. За лээ юм да. Йоо. Легэр дуусдгүй мó. Легэр дуусахгүй. Гэгээр ихлээд легэр дуусахгүй. Ерөөсөө дуусахгүй. За. Чи мэдээд байгаа юм уу те? За ашгүй. За. Би одоо юу яана вэ? За жомн л хүн байгаа байлгүй дээ. Гүг би нөгөө нэг YouTube дээр ингээд нөгөө нэг байнга ингээд 8 жил сөрөг комент бичиж байгаа хүмүүстэй хандж хэлмээр байна өө. Зөө. Тийм бүгдээрээ биш манай YouTube-ийн нэг хитгэн ширхэл хүн байдیں۔ Тэ одоо би одоо нэр мөрийг мэдэхгүй шүү дээ. Чи нөгөө ингээд зүгээр кодыг бичиж авчаач. Балтан доогуур зураас 33 77. Чи яагаа ингээд идэв юм бэ? Тэгээд 77 дундаа зураастай оюун. Чи яагаад ингэж идэв юм бэ? Йоо нэр тандаа тийм нэртэй байдаг тий. Тэгээд одоо ингээд танаас энэ санааг амраагаад эх хөрөн бүтээлийн жилээс яана нэвтрүүлгээ өгж байгаа. Гэтэ яана нэвтрүүлэг үргэлжлэн би хөтлөхгүй баяртай. Одоо санаа намарч байгаа. Хөөе би гэхдээ одоо энэ тавшааны ашиглаа бас нэг юм хэлмээр байна. За. Намайг мантуу хазартаа яа гэж бичсэн хүн үнэхээр гомдож явдаг шүү. Юу ч байгаа юм бэ? Мантуу хазрын тусдаа яа тусдаа. Одоо энэ нэвтрүүлэг чи үргэлжлээд хайр дурлал руу орох гэж байгаа. Та нар ямар хамаагүй хүмүүст ярьд юм бэ? Үгүй. Бас нэг хайр дурлалтай холбоотой хүмүүст ярил л да. Үгүй мантуу хазартаа яа авахтай авахтай. Нэр сонсогчийн хэрүүлээ яа тий. Би Би яг гомдол тээж явдаг төрлийн хүн биш байхгүй юу? Хин нэгэнд одоо эргэн тойрныхаа хайртай дотны хин нэг нь хизээч гомдож байгаа. Гомдсон ч маргааш нь мартчихдаг заяа. Тэгээд тийм болохоор 8 жил доромжлуулсныхаа гомдлыг одоо гаргаж авъя энэ боломжийг би ч 6 жил доромжлуулсан. Хэрвээ YouTube дээр Би ч спам төлөөс мэс чи авъя. Хэрвээ YouTube дээр намайг янз янзаар муудсуудаад бичдэг хүмүүс байгаа бол уучлаарай. Би уншдаггүй хүн байгаа шүү. Би бол уншдаг. Би одоо ойд уншиж бүр доор нь reply хиймээр санагдаж байгаа. Гэтэ яг хөө завгүй л айл да би. Би бол ажил эн чинь бол ажил учраас заавалчгүй унших шаардлага гардаг. Тэгээ уншихтай олондоо ингээд сэтгэл зүрхээ сэмлээл уншиж суудаг. Мига хүүхэд төрүүлэх юм байж унтсан хөхтөө мөхтөө ч шиг яа. Харин бүр арайш бүр мөөмнийхээ хажуудлын мах заханд анхаар махаарч чаг шиг бүр тэгсэн байлээ. Тэр эмгтэй зүгээр ёо. Та нар яах гэж байгаа юм? Энэ хүүхдийн махаар бууц хийж идэх юм та нар. Тэрийг ер нь илүү дутуу харж идэг юу юм та нар? Йоо, өстө нэрээ. Сайхан цаг гэсэн үү? За одоо та бас юм хэлээч. Би юу намайг хинч муулдаг болохоор би юу ч хэлэхгүй. Харин тийм муугийг өстө болдог шүү. Тийм шүү дээ тийм. Ядаж намайг ч гэсэн нэг актер муулдаггүй үстэй чи байна. Анжаах амар муулдаг л та. Харин муулдаг бол уучлаарай би уншдаггүй хүн болохоор таны нөгөө нэг
Ээг огч. Яа, миний найз уншаад хэрэггүй. Миний найз чинь сэтгэл санаагаар амар амархан ундаг. Тэгээд тэр мэр тоохгүй. Би тэрийг өнгөрсөн шүү дээ. Айл янз. Өчигдөрх би нууц цагийнаас арчааг уйлхаа юм гээл. Тэгчээ. Хялалцах тусам хялалцгаа. Яа. Тийм ээ. Нөө нэг хошин шог дээр нэг юм явж идэг те. Йой. Ямар сэргэж мэргэжтэй нэг юм хүүг явж. Би тэгтээ бодоод байгаа шүү дээ. Одоо яанаа л хөдөлгөө болчих юм бол би муулуулахгүй дарамжлуулахгүй. Тэнийг найзаа сумалж үе тэнийг би гэдэг шиг юм байна. Йоо. За. За одоо 17:30 минут болсон. Йоо, сайхан болчихлоо. За. За Нэвтрүүлгийн маань дэмжээ Одоо хайр ажиллагчаар. дурдалд ярих болоогүй юу? Болоогүй. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Финстил дэмжээ ажиллаж байна. За арьс цаахнах асуудлыг найдвартай шийднэ. Финстил гээл нь шумуул болон хорхоо шавжинд хазуулсан хөнгө хэлбэрийн нарны туяа болон ахуйн төлөгдөл тохиолдсон бол чоноо өрөвсөөр өвдсөн бол дерматоз буюу арьсны өрөвсөл болсон бол хэрэв таны хүүхэд диатезтэй, харшлын шалтгаанд ханиалагтай, харшлын шалтгаанд хамрын битүүрэлтэй буюу риниттэй, хоол хүнсний харшил сэтэрсэн бол чоноо өрөвс харшлын шалтгаанд арьсны цочмог өрөвсөлд финстил гээл асуудлуудыг шийдэн бүх хэмжээний сангуудаар борлуулагдаж байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Финстил баярлалаа. Дараагийн асуулт мөн хата анхаарлаа хандуулаарай. За та өөрөө хэр их өш самдаг хүн бэ? Аим. Намайг 8 жил бацсан тий. Хай унтаач гэж бичээгүй хүний төлөө өш санаад нэг ч удаа юм бичээгүй. Йоо. Гэрлээ 20 жил бичээгүйсэн чи би 21 дэх жилд бодоол энэ. Боцоо. Амар тий. За өнөөдөр гомдлын тайл яа базрын ёо. Гэтэ 3 цагт бишээ. Намайг унтахаас өмнө. Яа. Чи 3 цаг бол арай шок те. Чи би чи 8 таг бол унтдаг үстэй. Яг цагийн 8:15-д унтдаг хүн чи манай бодод ганцхан амраа штэ. Тийм үү? Тий, амраагийнх бүр гэр чи бүлээрээ. ядаж 20-15 өрдөг байлгүй. би юу? За би өнөөдөр нэг 2 өнгөртлөө байна. 8:15 чи адилхан биш үү? Тийм үү? 22-15. Бодлоо л да сая. Би Тэнийг үтээ бид танил. өөр чин жаахан динийг гэсэн бас бодоод идэв. 10-15. Би бас ингэж бодов. А 2 хүрэх юм уу те? Тий, За, чамайг окей. чинь гэвэл би 3 хүртэл байж Яа. Хоёлаа эндээс гарчихгүй. Ямар илүү санагдаад байгаа юм. Клубүүдийн дэлхийн аваргууг нь гарч байгаа. Одоо өнөөдөр бас хэдэн тоглолт гарах байх хэрэгтэй. Тэрийг үзээ сууж чадна л да над чинь. За би дундуур нэг өнгөрч бод хичээ зэ. Клубын дэлхийн аврах зүгээр гэрлээ хүлээгээл хийж. Тэгээ 3-аас хойш л өстой жигнээс бүр хараал хийн шүү. За ойлголоо. Чоны шүрмэс тааш. Нэг өнгөрч бод хичээ зэ. Яг нэг өнгөрч бод хичээ. Чоны шүрмэс шатаан үстэй чи. Тэгээ биччихээ тэгээ баримтлуулаад олон түмэндээ постлаа. Тэр тултуу шидчихэрэг. Гэрлээтэй ингээд нөгөө нэг юунд голын чимэд бүжгэлж ирсэн гэт нөгөө тийм чоны шүрмэс шатаан. За би голын чимээд бүжгэлдэггүй байгаа шүү. Амьдралдаа бүжгэлж үзээгүй шүү. Ууж байгаа ингээ гацчих. Йоо. За та Юу? та ч ястай амар хүштэй яана. Хин Хэр өш сандаг хүн бэ? би өш санддаг шүү дээ. Хэрэг би өш санддаг байсан бол Жаах бол хараалаа баг өөрөө хийждэг. хэрэг би өш санддаг байсан бол одоо би надтай ийм олон найзууд үлдчихгүй. Би тэгэл нэг муудалцаал тэгэл маргааш нь мартаал тэгэл явж идэг. Оо ястой тэгдэг. Үнэ миний муу найз ч ястой тэгдэг шүү. Үнэ. Энэ хүмүүс нэг тийм нэг юм энэ цайлган цантал хандураад байгаа юм да. Өс сандаг цанхаа нэг тийм цайлган Үгүй өс сан гэдэг чинь өстэй хүн мартахгүй байж өс сандаг байхгүй. Над мэтийн мангар юмнууд ч мартчихдаг байхгүй. Нөө нэг тэнд ингээд алдсан чамайг муу харнаа марнаага мартсан тэгээд тэгээ мартсан хүн чи ямар юм өс тухайн үедээ л уур амьсгал байхгүй болгодог юм байна шүү дээ. Тэр нь бол тийм үү. тэгээд мартчихж байгаа шүү дээ. Ямар муухай шивгч зат. Та нар одоо ингээд над руу өчнөө дайрсан тэрийгэ мартсан юм байна тий. Хөө би ястаа санддаг шүү дээ. Юу? Санддаг шүү дээ. Чи хүүхдтэй кино ярьж байна. Ястаа сандгүй. Бид хоёр дахин шүн хэрэлдсэн штэ анжитээр гисэн. Би мөг яхаа 2 удаа агсан байж. Гисэн ч гэж. Йоо, бичлэг нь байгаа надад гэж. Йоо. Дууг нь ухраагаад авчих. Мартаагүй байна. Энэ үш санаал яваад байгаа юм байна. Ядаргаа штэ. За. Би юм өнгөшмөр сандгүй. Өнөөдөр хэрэлдлээ, маргааш нь мартлаа. Тэгэл болоо.
Би юу? Аха. Би бас тийм ээ. Тий би нэг амар. Манай энэ жоохон мангар дуу. Харин тий. Ер нь мангар тоох зүг. Үсээ боржилгал мангар зэрэлээ гэж байгаа. Баянд болно доо. За. Яг нэг цагийн өмнө мангар сериозны яснаа. Би бол цагийн дараа бичиж авсан. Йоо. За, дараагийн асуулт. За. Анж хин нэгэн танд занл хийлсэн бол та ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Жишээ нь одоо энэ жишээ нь айгу тэнэг жишээ нэ. Арихуя, пижуя гэж шахах ч юм уу. Энэ одоо занл хийлэл гинэ. Зохиолч нь бас уумаар байсан би юу мэдэхгүй шүү дээ. Тэгээ энэ занал хэл тэгээд архиуя пижууя гэх юм байна шүү дээ тийм үү? Тэгээд та ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэж байгаа юм уу? Тийм Би дэмжиж. Би дэмжиж явчих тэр хүний чинь. Уг нь гомдоод бүр өс санахаар л юм байна да. Занал хэллийг нь би дэмжиж явчих юм шиг. Тий. Би тэгтээ энийг бас харин сайн ойлгохгүй байна. Занл хийлэлд бол ингээд би нэг эргүүлээд хариу үйлдэл ийм үйлдэл. Гүй яг л би наадах чи яг шахуулгаар уудгүй гэдэг юм. Оо яг зүв байхгүй юу да. Би шахуулдгүй шүү. Гэхдээ зүгээр хэрэг Тийм амар тийм. зүгээр шахуулдаг байсан бол ярьж болохгүй. Энэ яг ингээд олон нийт Монгол улстай сонсож байгаа шүү. Харин тий. Амлаач бүр цутгах шүү. Бүр яг Японд очиод тэр вискийг амлаа цутгаад үйл доо. 3 литрээр. 3 литрээр. Амар юм бэ ёо. Тэгхийн бол би ууж чадахгүй хаа. Тэгээд гэлэгч чирээл яваа. Тэгээд байвал нэр Тэгвэл чи занл хэлжээд. Өөрөө дандаа сайн дураар уудаг юм чи. Гинт намайг тэгээд нэг байгаа бол уулгаад буухтан нэг уулгаад ахтал хүн ер нь эвгүй шүү. тэгвэл би ёстой чадахгүй. Би хэрвээ намайг хүн хүчээр тэгээд байвал амар төгтэй байхгүй юу? Би ч дандаа нөгөө сайн дураар уудаг. Хэзээ шахуулж үзег болохоор тэгээд нэрээ ингэ шахах юм бол би уурлах юм байна. Юу гэдэг 2 цаг тутамд нэг гэл ингээд юм шиг уулгаад байвал яг гоо. Гүү би. Тэгэхээр би нэг асуу. Яг Өөрөө тавар ингээд яг яаж гоё уумаар байвал тэр уугаа. тавар нь яг хэдэн минутын зайтай байж зүгээр ингээ яг гоё ингээ согтуугаараа байгаад байдیں۔ Би яаж мэдхий ямар шилхооны үнслэгээр судалж үзсэн биш. Та яг яа та ч ирт явчихдаг л Би та. ч та согтож үзэх боллоо. Мэдхгүй да. Тийм мэдхгүй байна. Яг Гоо би зүгээр жишээлбэл ингээ хол замд явж байхад бол байна шүү дээ. Бөөндөөгээ явдаг штэ. Тэгэл явж байхад бол яг 100 км тутамд 100 гэдэг бол айгүй таардаг хэмжээ штэ уг нь. тэгээ тэр нь хэдэн минут вэ? 100 чинь тэгэл машин чинь 60 км цагийн урттай явж ивэл 60 минут л гэсэн үг штэ. Яах гэж ингэж судлаа ярьд юм бол. 5 Тэгээд км-тэл 5 шил арих уучдаг гэж. харин тийм Би бүр хаа юм ярьж өгч дээ. Гоё шок. Сүү шиг босс хийж байна гэх шиг. Зүгээр ёо зүгээр 1 км-тэл нэгийг өөдөх гэж ихэд Оо тэр чинь одоодаа явж ингээд тоороо явж байгаа шүү дээ тэр чинь. Тэгээ би Би амар бүгдийг уугаад байгаа. аргаан бараад ингээд те бас нэг сүн түшигчийн үднээс одоо болсон ингээд тэнгүүд бүр уурлаа түнтгнээд энэ чинь нийлээд өөр көпө мөпө дамжаа явчихдаг үстэй танаас. Чамбага явуулж шүү би дээ. ингээ бодлоо л доо. Ер нь бол хідүүлээ ингээ цуг ажиллаж байгаа хугацаанд ер нь нэг юм 80 гарын өмнө цуг авсан байх шүү. Тэгсэн бах уу? Тий. Тэгэхэд бол наа чи бол арай үлээлт байлаа. Харин чи сар тутамд 1 мэг гээл тэгэл элдэ бусын юм инээ тэр юм ингээл бараг л 80 ч багтана дөө. 100 гарсан уу? 80 бол багтана шүү. За. Бараг 100 удаа цугаас гэдэг юм байна. За энэ чи юу гэж асуугаад байгаа лээ? Нөгөө чинь занл хийлэл. чи би ингэсэн штэ. Би ерөөсөө ингэ занл хийлэлд өртөж үзег болохоор занл хийлээд байвал эсэргүүцэл үзүүлээд үгүй л гэх юм байна шүү. Би бол шууд бай блок л гин. Айё. Би ихтэй хүн блоклохтээс амар сайн штэ. Яг гинт миний яг нэг л дургу хөргүүлгээр шууд блоклчихно. Тэ яг хөө тэгээд нэг жил 2 жилийн дараа тэр нь эсэргүүцийн үн дээр өстэй. эсэргүүсний эмэгтэй хүн дээр ч гэсэн ижлэх. Тийм үү? Яс миний бичлэгийн дор нэг их чаас ингээд миний гүзээг муулсан байхгүй. Ингээд миний хөөрхөн Миний гүзээг чаатаар ингээд хараад ахын байхгүй. Завж. Харлгүй л Тэгээ яах вэ? чаатаар ингэж байгаа байхгүй. Айгу муухай эрэгтэй хүний юу шиг харагдаад байна гэхгүй юу? Чаатаар гүзээч тэгсэн намайг ёо. тэгэнгүүт их чиг өстө нэр баярлаа заа юу гэж байгаа бай блок. Нэг тиймэрхүү л байна да. За мөгийн хариул. Уух тухай ярьж байгаа шүү дээ Тий. 100 хэдэн километр хэдийг уудах тухай. Мэдгүй юу чамаагүй яриа. Ёо ингээд байгаа байхгүй юу? Ер нь бол чамайг шахах байдлаар занл хийлэл үздэг. Танд бол маш их зам хэл ирдэг штэ. Ёо.
дөөхөн. Өөр тийшээ даад чи юусаа харахгүй шүү. Яг гэрлэр ингээ. 8 жилийн Амар их зандал хийж гэнэ үгсэ. байнгын зандал хийл дунд. Гэрлээ зандал хийлэн, анжгаах зандал хийлэн зүгээр. Ястаа чамаг зандал хийлжсэн юм Би байна. ёстой харин ч заяа. Та нар хороолт багтаа гээд чи угаасаа манай фракц биш дээ ингээд тий. Тэгэнгүүт манай фракцын харин ч бүр юм Тэгээ аа фракс руу н орохоор вискигээ харамлж харин харамлаа заяа юу хүн шахах харин ч харамлаа бүр айлт баг гэх байна. Энэ юу нэг илүү аяг тавьсан мөнх хотынхыг юу гэж оруулж байгаа юм. Шууд аягийг аваа гаргаа хайдаг. Хөөе 8 жил хөөе сүн түшнийх нэрээ тэр аян цамын чимийг ингэ бодсон чинь ингэдэм байд. Яг тухайн үед ямар яриа өрнж байгаа ус шалтгаалаад одоо ингэ те нэг тийм жоохон онцгой дуусгах гэж яваад амар хурдан хоосроод аягнууд ирнэ те тэнгуү тэр чинь бүгднгийн зэрэг хийхэд бол хүмүүсээ хүлээн штэ. Тэгэхээр ер нь бол яг тухайн үеийнхаа моментоос шалтгаалт юм байна. Гэтэл гарааны эхний 15 20 км-д л бүр ингэ арай дэндүү ширүү явдаг тий. Нэг аягаар тойрол айгуу штэ. Гэдэг ахын. Ушчаа австай. Зөөрөцсөн үү сая? Энэ мик нь хасчих. Яг ингээд та нар олон аяг сүтгэхлээр л буруутж байгаа штэ. Нэг аяг Тэр жороо гэдэг лөө. нэг аяг ингээд явж Үгүй жороо гэдэг чинь хамгийн сүүлийнхээгаа ингээ бүгдийг ингээ хийгээд тэгээд ингээд аяган дүүрлээхэд ингээ бүгдээрээ Бүгдээрээ ингэ хилээ оруулаад. заваад байгаа ч. Нэг додоогод хажуудтайгаа өндөгөөд яв. Гэтэ гоё л доо тий яг тэгэж яв тий. Хөдөө ингээд те жолоо барихын зовлонгоо тэгээд ингээд олон санааны хэлсэн хүмүүстэйгээ тэгээ мар гэд нэг юм тойруулаа явах бол үнэхээр гоё штт. Жаргал. Үнэ. Ингээл салгалаад зам хараад ингээл явах юм бол өстой үхэн. Зам явж өгдөггүй тий. Зам ч явж. Зам явахгүй зовлон бид нэр хөвсгөлөөс наашаага ирж байхдаа мэдэрсэн шүү Тэр дээ. чинь яалаа. Ингээд яг тэр мэр юмнууд чинь дуусаа тий. Үгүй байсан. Байд хангалттай нэг хараад идсэн хүнээс болсон. Бид нар гомдсон байсан. Тэр яг тэр хүнстэй гомдсон байсан тий. Тэр хүнээс болоо тэгээ бүгд ингээд тэнэг юмшиг ирсэн шүү дээ. Өстө нэрэ. Би яг нэг комплектедгүй бодлоо. Тэгээ готроод жаачаа тэгээ сайхан ирсэн бас. Та чи үлээдлсэн үсттэй өстө нэрэ. Дайтай гэдэг. Тэгжээд би нэрнээс нэг ингээд сэрэ харсан чинь яг миний урталт суужсэн шүү. Тэгэхэд хэлсэн бүх үг чинь бичээтэл байгаа шүү. Чи ахаад л гэсэн явжсэн шүү. За Улаанбаатар хотод 17 цаг 42 минут болсон нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар таны гэр бүлийн хамгийн үнд мөчүүдэд бид хамт байна гэсэн уриатаагаар интермед эмнэлэг хамтран ажиллаж байгаа. За интермедийн туршлагатай эмч мэрэгжилтнүүд таныг болон таны үрийг аюулгүй тав тухтай орчинд хүлээн авч жирэмсний туршид болон төрөлтийн үед шаардлагатай бүх төрлийн их барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. За юунд эмэгтэйчүүдийн нарийн мэрэгжлийн үзлэг онцлогоо, жирэмсний яналтын иж бүрэн багц, за жирэмслэлт төрөлт няран асаргаанд бэлтгэх сургалт, тав тухтай орчинд мэрэгжлийн багийн яналтанд гэр бүлийн хамт төрөх үйлчилгээ, төрсний дараах сэтгэл зүйн болон биеийн асаргаа зөвлөгөө, төрсний дараах их няран сувилийн үйлчилгээг үзүүлж байгаа шүү. За тэгээд ер нь бол нөгөө нэг төрсөн эмэгтэйчүүд асаргаа байснаар сэтгэл зүйн их доктортой байдаг юм байна. Төрсний дараах сэтгэл готрол төгшөөр гэдэг энэ нийтлэг өөрчлөлтүүдэд үзүүлэх хамгийн бодит эмчилэг болж өгдөг гинэ. За тэгээд энэ яран зөв асаргааг зааж өгдөг гэж энэ хөхүүлэх зөв байрлал, хөхний асуудал, хаталт, өвдөлт, өрөвслийг шийдэхэд бол мэрэгжлийн зөвлөгөө өгдөг. Тэгээд бас хүүхдийн нойр, хөхүүлтийн хуваар жив хөсөл усанд оруулах гэд олон зүйл мэрэгжлийн хүний тусламж хэрэгтэй байдаг учраас интермед эмчилэг энэ бүхнийг танд үзүүлж байна. Гэр бүлийн хамт төрнө гэхэлэр нөхөр нь хажууд нь байж байгаа Яг үнэ. Яг хажууд үгүй хажууд гарын байраас сууж идэв байгаа үстэй. Тэгэл одоо зөрөгжүүлээ. За миний хань тэсэрээ төвчээрээ. Яг тэгээд хажууд нь байж байхгүй болвол тэр ингэ цонх монхоор бол харагдах бол өстэй болдгоо юм билээ шүү дээ. Би нэг удаа юу ч харагдахгүй байх хэвээр юм эсвэл хажууд нь байх. Харагдахгүй байх хэвээр. Нэг бол хажууд нь байж байгаа. Би нэг удаа ингэж бас яаж байгаа бол дэ хөрх юм гэл нэг юм тасгийнхын цонхоор хартсан чинь өстэй намайг залааж явуулчаа гэ. Бараг юм шидсэн шүү дээ. Тийм манай найз төрөхөд гисэн гэж хэлсэн нөхөр нь эмчт нь ингээл за яста баярлаа эмчээ дараа дахин үйлчлүүлнэ гэх. Карсан гэлтэй тийм манай дайдаар яхараа дараа дахин үйлчлүүлдэг би салраатай бай. Амар өвдөө төрсөн байгаа штэ. Тэгээд яг жилийн дараа дахиад үйлчлүүлсэн штэ. Ер нь санамсаргүй хэлсэн үг чинь. Аюултай гэдэг байгаа шүү дээ.
За тэгээ та бүхэн илүүтэй эренгүй мэдээллийн 77 техник 11 11 гэдэг утаснаас аваарай. 77 техник 11 11. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны гэр бүлийн хамгийн үнд мөчүүдэд бид хамт байна гэсэн уриатгаар интернет эмнэлэг хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. Тэр дараа дахин үйлчлүүлгийг чинь хамгийн амар хөлбөр юм ярьж хөө. Шорон дээр тоглолт болоод тэгээд шоронгийнхан чи яах вэ нөр ингээл тоглолт болонгууд муу дуулсан байсан чи дахиулаалтай ингээл хэвээр алга тушаал аюул болно шүү дээ. Хөдлөгч нь сэтгэл нь хөдлөл тэгэл хаахта энэ сайхан өргөндөө эргэн уулзах. Тэр бол рефлекс шүү дээ хөөрхий. Рефлекс авахгүй юу? Бака шидэд хөөгдөө гарсан гэсэн өргөө. За дараагийн асуулт над дээр ирж байгаа тийм үү? Хайртай хүндээ хайртайгаа хэлж чадаагүй харамсаж байна уу? Их сайхан асуулт. За зүгээр яв. Тэгвэл нэрний ихний үсгийг хэлж байгаад хайр сэтгэлээ илчилнэ үү гинэ. Йоо яар батаа юм бэ. Зохиолч нь жоохон хоорны эцэн юм байлгүй те одоо яа. Энэ гэхдээ ийм мөсөг хэрэгтэй өргөө. Үгүй хэрэггүй. Энэ зүгээр харж байгаад болчихно гэж. Им чин наашаага би имийг гэхгүй байгаа штэ. Чи нэг нь өдөрөө чардгүй. Им бодод бүр ингээс юм байна. Им бол гээг гэдэг байгаа байхгүй. Гээ бол имийг гэхгүй. Им чин бодод бүр ингээд идэг юм байна шүү дээ. Йоо. Гээгээр гүдичт юм байна шүү дээ. За. Яна би тэгтээгүй ичээд байна би чадахгүй нэ. За ийм яашээ анжаа гээг ийм болохоор ийм татгцэн гинлээ тий. Хүнд нэг зохих юм зохихгүй юм гэж бас байна. Йоо. Гээд бол энэ юусоо зохихгүй. Үгүй гээ сайхан хөөх харагцсан сайн. Үгүй ингээд бол зохихгүй. Яста муухай байхгүй. Наад асуулт таалгасан. Яа би нэр ичээд байна би чадахгүй байна. Энэ ч нөгөө нэг намайг эргэтэй гэж хардаг найз болохоор чаавас нөгөө миний дотоод сэтгэлийн юм мэдгүй штэ. Намайг яг дотоод сэтгэлийг гаргаач. жинхэнэ хүнд ингээд дурсан. Хүний найз байж гэдэг шүү. Ямар ахаар мэдгүй угаасаа тийм нарийн шир юм юу ч мэдгүй. Сарнаа шиг те. Мохоо байна. Чамтай адилхан биш байна гэдэг шиг. Яна би тэгтээ ичээд байна. За анжаах тэгвэл амар зөрөгтэй юм бол хэлчих. Юу? Яг ингээд бүр үнэхээр ингээ амар хайр дурсан эмгтээдээ ингээд хайртай гэж чадаагүй зэ ингээд би явуулсан. За. Юу гэж хэлэх вэ? 10 жилийн хайртай охиноо одоо би хайгаад одоогүй л байгаа. Тэр нь би чамд хайртай шүү. Аяа. Ингэж хэлэх юм уу? Би ч зовоодах юм байсан. Наач хайр байсан юм уу? Айлгүй яах юм. Одоо удаа би бодоод явж идэг. Би ч тэр гэрийнх нь гадуур манай байрны нэг байранд би ламдаг ийм үг сонссон бол итгэл автоматар шууд ингээд цонх монхроо хардаг. Тийм л хүн шүү дээ. Тэгээд за бүгийнх. За би тэгвэл хинт ч ярьж байгаа нэг нууц ярих уу? За яар. Саундын шалт юм гэж дуг мэдхүү. Тийм шүү дээ. Шар үстэй царайлаг охин байсан гэд. Тэр миний үг шүү. Тийм үү? Тий. Тэгээд герман нэрээ шар үстэй. Дууных нь үг нь үү? Тий. За. Тий, тэгээд хин чин Тэмүүлэн аав бид хоёр ойрхон байсан байхгүй ажиллаж байсан хамт ажиллаж байсан. Тэгээд Тэмүүлэн би зүгээр санаанд өгөө Тэмүүлэн энэ нэг үрчин дуу хийчих гэхээр аав надаас суухаар тэгээд тэгтгэл алгачдаг. Тэгээд засаж байгаа тэгээд дуу хийсэн. Өө тийм үү. Тэгээд герман руу явцсан охин л та. За тэгээд яасан? Тэгээд болоо. Тэгээд чи хайраа илчил гэсэн байна шүү дээ. Тэр дууг сонс. Хайр сэтгэлээ илчилнэ үү гинэ. Тань дууг мэдхүү. Шарустэй царайлаг охин байсан. Мэднэ. За би гэж худлаа ярихгүй. Тэ удлаа юм уу үний юм уу? Миний үг дууны үг нь биш ээ. Яа даам би. Тэ шар өстэй царайлаг охин бол чам байсан. Нэр шар өстэй нэг охин байсан. Герман руу явцаа. Гэтэ сая гэрлэгч яг 8:15 биччихсэн. Гэрлээ сая ингэж яг ингэж гимшээд өөрийнхөө хайр марыг ярих гад яг би бүр сая амнаа үзээ юмсэл авч яхад солиотой юм шиг бодлуулчих юм. Одоо үстэйг идэгчдэг байхгүй. Мөгийн яг хашахын араас орлоо. Бүр яг орлоо. Яг орлоо. Муугаа амбыг бүр тэгээд үхэн гэж яриад тэрнээс өөрөө хайгаад тийм солиотой юм дээр очин шүү чи. За би өөрийнхөө нөгөө нэг амар тийм нэг юм балиар бардам зангаас олоод тэгээд нөгөө нэг юм жижигхэн юмнаас олоод нэг хүнийг бай блок хийгээ айцсан. Тэгээд одоо ч гэсэн бас тэр нөгөө нэг тэнэг зан бардам зангаасаа болоод ингээд надад амар хэцүү байгаа ч гэсэн би юу ч хийж чадахгүй байгаа. Гэтэл би амар их санаж жинхнээсээ.
Ёо, би баруун. Нэрнийх нь Миний ихэнх зүрх уйлж байна. Үгүй хэлмээргүй байна. Аа юу? Юу салдраад та. Алтан гэрэл. За Манайд ойрхон ээж одоо юм бэ? Ихэдгүү. Би блокнд байгаа. Би жишээд блокнд байгаа. За Мига. Ном. Би одоо нөгөө хамгийн анхны нөгөө найз бандаас шал мангар залцсан. Зүгээр л амир өөдөө салцсан болохоор одоо нэг гэхдээ яг одоо нэг тийм гоё мой залууч биш л дээ. Эргээд нийлж мэлчгэр ч юм уу тийм залуу биш байхгүй юу? А гэхдээ бол амир мангар шалтгаанаас болж салсандаа амир сон харамсдаг шүү дээ. Тэгээд анхны хөрх юм уу үргэлжлүүлээл явчихгүй. Тэгээ заавал тэнд дунд нь нэг юм зай гаргах шаардлага байсан ч юм уу гэж би боддоо шүү дээ. Гэхдээ яг одоо бол нийлмэс ямар нэг санаа байхгүй л дээ. Гэхдээ яг зүгээр заримдаа бодогддгийн. Их бата. Ийм л юм байдаг нь шүү дээ. Их бат гэж юм бэ? юу гэж бодлоо. Йоо. За намайг ихтэй баг сонсдгүй юм дөө. Хэрвээ сонсож байгаа бол 7 сарын 4-нд зүгээр л байк авнаад хүрээ дээрээ хамт плей тайм явна шүү. Ёо. Хүш намайг гэрлээсний плей тайм яаж хийж байгаад нэг мотоциклтай залуутай явж байгаа гэсэн. Тэрний найз нь байвал цог хүрээ дээрээ. 7 сарын 4-нд мотоцикл унаа тэр хаваар явж идэв. Илэг аваач гээ. За найруулагч дуусах гэж байна. Хадаас тавьж. За энэ үрээд 2000 юу байхгүй мó? Байхгүй. Өнөөдөр санд асуулга байхгүй. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 20-ны Баасан гарагийн Яна нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс хөгжөлтэй хөнгөн байцгааны сураатаагаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Химэл оюунд суурилсан иргэний хамгаалдаг Им Монголиа за мөн таны гэр бүлийн хамгийн өнд мөчүүдэд бид хамт байна гэсэн сураатаагаар интернет эмнэлэг хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3. Ай мангар хордон уншигууд мангар хордон.